Цас мөсний орноос цаа буг чарган төлгөлсөн өвгөн ирж хүүхэд багчуудад бэлэг өгдөг хэмээн хүүхдүүдээ итгүүлэн аав ээжүүд маань хүүхдүүдийг баярлуул. Бидний хойч ирээдүйд болсон хүүхэд багчуудаа хамгаас илүү баярлуулан эрхлүүлэхийг хүсэхгүй хүн гэж хаа байх. Тийм ч учраас тэдэндээ зориулан сүл модоо засаж өвлийн өвгнийг урин залдаг. Хүүхэд бүхний дуртай хүсэн хүлээдэг шинэ жилийн баяраар бид ч бас баярлах хэрэгтэй. Бид ч бас баярлах хэрэгтэй арга хэмжээний зорилго. Үйлчлэгнээс гадуур орхигддог эмзэг бүлгийн хүүхдүүд мөн тэдний асран хамгаалагч нарт итгэл найдвар, гэгээлэг мөрөөдлийг бий болгож чин сэтгэлийн хайр халамж дэмжлэгийг үзүүлэх. Хүүхэд бол улс орны маань хойч ирээдүй. Хүүхдийг сайн хүн болгон төлөвшүүлэн өсгөж хүмүүжүүлэх нь томчууд бидний эрх. Хүүхэд бүр эрэгтэгш эрх эдэлд сурч боловсрон хайр халамжаар дүрэн хүчрхийлгүй нийгэмд амьдрах хэрэгтэй. Өвлийн өвгөн аваас баг болчин насандаа бэлэг авч үзээгүй хүн гэж бараг байдгүй. Гэтэл 15 нас хүртлээр өвлийн өвгөөс бэлэг авч үзээгүй хүүхдүүд олон олноороо байх юм аа. Асрамжийн газрын хүүхдүүдийг сайн санаат байгуулах хувь хүмүүс тэмдэглэлт өдрүүдээр баярлуулж тэдэнд хайр инэрлээ харамгүй цацдаг. Энэ нь аргачлалгүй юм. Учир нь тэдгээр хүүхдүүд ямар нэг албан газарт харьяалтай хүүхдүүд юм аа. Гудамжийн давгаа хараа хяналтгүй хүүхдүүд хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд. Баг орлоготой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүд нь төрийн олон улсын байгууллага болон бусад байгууллагуудын зүгээс зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанаас байнга орхигддог. Мөн хүрч чаддгүй бүлгийн хүүхдүүд юм аа. Маргаашийн хөгжил сургалт хөгжлийн төвөнд хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэдний боловсролд анхааран амьдрах арга ухааны сургалтууд зохион байгуулж, эерэг зан үйлийг төлөвшүүлэх зэрэгээр хамт олонд тулгуурласан үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажилладаг. Хүүхэд бүхний дуртай шинэ жилийн баяраар маргаашийн хөгжлийн залуучууд 2012 оны 12 дугаар сарын 27-нд хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлж гадаа хүйтэнд тэрэг төрөн түлээн үрс зарж байгаа хүүхдүүд олон хүүхэдтэй өрх толгойлсон эхчүүдийн ядуу өрхөд дэмжлэг тусалцаа үзүүлэн баярлуулах ажлыг Нарантул зах, Дарих, Долоон буудлын чиглэлээр зохион байгуулж нийт 50 хүүхэд 5 өрхийг баярлууллаа. Маргаашийн хөгжил гэдэг манай нийгэмдгээс хүнд өчр нөхцөлд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдтэй бид ч гэсэн адилхан баярлах хэрэгтэй гэдэг аян зохиогдож байгаа маа. Тэгээ одоо та хоёр санта өвөн бэлгээ өгнө. Хэд настай? Юу ийгүү? Одоо удаж яана тэр тэр? Одоо хэд болж байна? Монголын радио маш олон боллоо. Хэд жил боллоо? За. Ер нь урд нь ингээд сата өвлийн өвнөөс бэлэг авч ирсэн удаа байгаа. 21-т. За дугай. За тэгвэл хоёр гэсэн баяр хүргэе. Маш хөдөлмөрсөн сайхан хүүхдүүдэд хүргэсэн баярлалаа. За ингээд маргаашийн хөгжил хүмүүлгээ ингээд хүн нөхцөлд ажил хийж байгаа хүүхдүүдэд ингээд манай нийгэмдгээс бэлгээ өгч явж байгаа маа. Санта өвөр. За тэгээ миний дөө бэлгээ аваарай. Баярлалаа гэхэд. За. Нүгээр нүрээд авах. Бид хэд настай? 14. Хэд жил хэрэг төрж байна? 3 сар. Ер нь бол гадаа их хүүтэн болж ин даарж байгаа биз? Гайгүй. За миний дүү энэс хойш олон бэлгийг санта уугаас авч байгаарай. За яа. За манайгийн дараагийн хүүхэд мөн маш их сайхан юм хийж байгаа. Энэ маш цаатаа ийм хүүтэн байхад хүмүүсийг дулаацуулаад аарт зардаг хүүхэд байна. За тэгээ аарт зарж байгаа дүүдээ бас шинэ оны ивент үргээд өвлийн өвгөө аавн бэлгээ өгч байна. За баярлалаа. За миний дүү ус энэ хөдөлмөр хийх хөвгт байна. За ингээд санта өвн ингээд дүүдээ бас санта өвн бэлгээ өгөрөө. За баяр хүргэе. Шинэ оноо сайхан гаргацгаая.
За сайн байна уу та? За сайн байна. За таны хэн гэдэг вэ? Төмөнцөгт. Төмөнцөг. За бид нар ингээ хүнд нөхцөл хөдөлмөр эрхлүүлдэг хүүхдүүдийг дэмжиж явж байгаа. За тэгээ хүүхдээ аваад бас хөдөлмөр эрхлээд ингээ явж байна. Таны хувьд одоо хүүхдүүдэд хэр баярлуулдаг байсан? Баярлуулдаг баяраа. Баярлуулдаг. Сантагаас одоо хүүхдүүд чинь бэлэг авч ирсэн үү? Авч байгаагүй. Авч байгаа. За танаа хүүхдүүд бол ингээд Сантагаас бэлэг авлаа. За баярлалаа. За сайн байна ахын доо. За, мод их зарагдаж байна уу? Гайгүй. Гайгүй зарагдаж байна. Мод ямар үнэтэй зарж байна? Мод нь 1500. 1500. Нүүрс. Нүүрс 1300 1400. За, захын дүү хэн гэдэг? Оргил алгат. Хэдэн настай? 13. 13 настай. За, гадаа хүүтэн даарж мод зарах хэцүү байна уу? Гайгүй. Гайгүй юу? За, өдөр тэр нь хэдэн төгрөгийн ашиг болох вэ? Яг ашиг гэвэл сайн мэдэхгүй. Гэрийнхэндээ л дэм болдгоо. Тий. За. За, миний дүү сайн байна. Ингээд гадаа хүүтэнд тийм ээ. Бид нар хэдхэн минут зогсоход л даарч штэ. Тэгэхэд минут өдөржингөө зогсоод мод хөдөө зарсаад гэрийнхэндээ дэм болж байгаа сайн байна заа юу. Ах эгч нар нь одоо маргаашийн хөгжлөгдөг хүүхд залуучдын байгууллагаас явж байгаа юм. Тэгээ ийм хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг дэмжээ шинэ жил болж байгаа учраас бэлэг өгөх гэж байгаа юм за. Тэгээ Сантагаа өвөө дагуулж ирээд чамд өгж байгаамаа. За миний дүү тэгээд адилхан ингээ хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд зөндөө байгаа бас гэртээ юу ч хийхгүй байгаа хүүхдүүд байгаа. Тэгсэн хэрнээ одоо юу гэдэг гадуур дэмий сэлгүүцэж байгаа. Энэ хүүхдүүд хандаж юу гэж хэлэх вэ? Хичээл намайг ээж авдаг юм болоорой. Тийм болоорой. За баярлалаа. За дүүдээ Санта өвөг нь одоо бэлэг өгнө. За бид дараагийнхаа инараа энэ дарихийн ганцын буудлын дээр ирээд энэ хар хүүтэнд төлөө нүүрс зарж амьдралаа залгуулж байгаа өвөө хүү хоёр дээр ирээд байна. Тэгээд өвөөгийн нэрийг ингэдэг. Дорж. Та хэдэн жил нүүрс зарж байна? Би нэг 10 жил зарж. 10 жил зарж байна. За бид хэд одоо энэ шинэ жил болж байна. Тэгээд энэ Санта засаа өвтөдийг дагуулж ирээд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг дэмжиж одоо сэтгэлийн бэлэг өгөх гэж байгаамаа. Тэгээд энэ хавийн нүүрс мод төлөө зардаг хүмүүс энэ хүүг их үнэлдэм байлээ. Өвлийн үүдэн байнга зогстой маань хүүхдийг баярлуулаарай гэж хэлсэн. За танаа хүүхдийг баярлуулах гэж байгаа шүү. За баярлалаа. А миний дүү хэн гэдэг лээ? Алтан шага. Алтан шага. За хэдэн настай? 14. 14 настай. За дүүдээ маш их баярлж байгаа. Өвөөдөө дэм болоод төлөө нүүрс зараад амьдрал ахыгуудаа нэмэр одоо явж байгаа заа юу. Тэгээ Санта өвөн дүүдээ бэлэг өгж байгаа шүү. За өвөөгөөсөө бэлэг авч. Баярлалаа. За миний дүү өвөөдөө өшөө их тусдсан болж амьдраараа сайн том хүн болоорой сурлах боловсролтой өндөр мэргэжтэй болоорой за. За баяртай. 7 буудал эцсээр явж байна. Тэгээд энэ нэлээд хүүтэн өдөр байна. Нэлээд цас орж байна. Тэгээ энэ хүүтэн өдөр бас энэ гадаа төлөө нүүрс зарж байгаа манай дараагийн маань зочин бол маш их ирч хүчтэй дайчин эмэгтэй байгаа. Тэгээ энэ эмэгтэй маань бол залуу ээж байгаа. 4 настай, 1 настай, 2 хүүхэдтэй. Тэгээ 2 хүүхдээ орхиод энд байрлаад 10 хоногор байрлаад ингээ нүүрсээ зараад тэгээ хэдэн өдрөөс ч амардаг байгаа. Тэгээд энд амрахтаа энүүхэн нэг гэр түрээслээд ингээд амьдрдаг. Амьдралын төлөө хүчтэй зүцгэж байгаа эмэгтэй байгаамаа. Сайн байна уу та? Сайн байна. Хэн билээ нэр? Алтан наран. Алтан наран. За өдөрт хичнээн нүүрс зарж байна. Ой хагаагүй 100 мөг зарна. 100 мөг зарна. За олсон мөнгөөрөө юу хийж чинь тэгээд? Гэр орондоо зарцуулна да. 2 хүүхэдтэй зарцуулна. Гэр орондоо зарцуулна. За тэгэхээр бид хэд хүүхдийн хөгжил боловсролтой нэлээд анхаарч ажилладаг юм өгөөмөр сэтгэлтэй залуучууд байгаа. Тэгээ манай залуучууд энэ Сантагаа дагуулж ирээд танаа 2 хүүхдэд бэлэг өгж байгаамаа. За. Тэгээ таны энэ хөдөлмөрийг үнэлж өгж байгаа шүү. За баярлалаа. Тэгээ энэ бэлгэнд чинь бас энэ соён принтингийн хамт олон бас хүүхдүүд чинь хэрэгтэй болов гээд ном бас боосон байгаа. Манай залуучуудын хийсэн гараар хийсэн мэндчилгээ байж байгаа. Тэгээ хамттангууд байж байгаа. Тэгээд үзэгчтэй хандаад юу гэж хэлмээр байна? За өнөөдөр ийм сайхан үйлсийн аян явуулж байгаад маш их баяртай байна. Энэ бэлэг 2 хүүхдийг мань баярлуулах байхаа гэж бодож байна. Сайхан баярлаарэ. За баярлалаа. За баяртай. За баяртай. Шинэ жил болох чинь одоо энэ бас хүүхдүүдийг бас баярлуулж явж байна. Өглөө өгөөд дагуулад бэлэг өгч байна.
За бидний үйл ажиллагааг дэмжиж Эрдэнэ Аяр гэж энэ залуу бас бидний үйл ажиллагааг дэмжиж машин тэргээрээ гаргаад бас тодорхой хэмжээний хоол хүнсний бүтээгдэхүүнүүдийг гаргаад ингэ явж байгаа. Гэхдээ бид нар бол бэлгийг бол зүгээр ингээл таарсан үнд нь өгөх биш тийм ээ. Тодорхой хэмжээгээр хөдөлмөрлж байгаа, амьдралын төлөө зүтгэж байгаа ийм хүүхдүүдэд өгөх гэж байгаа. Сая гэхэл зах дээр очиод яг тэр тэрэг төрж байгаа гадаа хүүтэнд байгаа хүүхдүүд төр очиод өгөөл ирлээ л дээ. Танахыг яагаад сонгож ийн гэхээр бид нар дүүргээс танахыг онцлсон байж байгаа. За энэ бол олон хүүхдтэй айл байж гин, өргөдлөөс их байж гин. Энэ айлхыг дэмжээч гэх. Тэгээ хүнд бас дэмжлэг хэрэгтэй үе байдаг. Магадгүй бидний өнөөдрийн өгж байгаа энэ жижигхэн сэтгэлийн одоо юм бол танаа энэ хүүхдүүдэд бас сэтгэлийн дэм бих болох болоо гэж бодож байна. Тэгээ таныг бас хатуужилтай энэ олон хүүхдүүдийг аваад өсгөөд ингээд чиглүүлээ явж байгаа учраас бас танд бас дэм болох бахаа гэж бодож байна. Тийм. Манай энэ Эрдэнэ Аяр гэдэг энэ залуу манай бас их өнөдөр төсөөлж байна. Машин тэгээ бүх юмаа гаргаад явж байна. Тэгээ бас танаа гэртээс өрөөлж юм бичсэн. Эрдэнэ Аярын сэтгэлийг сонсон. За тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Удахгүй одоо бид нэр шинэ оноо ухтан авах гэж байна. Тэгээд одоо шинэ он солигдох энэ мөчөд ердөө бүх сэтгэлийнхээ хар муухай юмыг дараад ердөөсөө хүн болгоныг л уучлж амьдрэ. Тийм ээ. Өнөөдөр нүцгэн ирээд нүцгэн буцдаг форматныг юмтаа буцах гадаж яахад ердөө л бидний Монгол улсын маань ирээдүй болсон энэ хүүхдүүдийнхээ төлөө л бай. Өнөөдөр бидний ураа маань бол хүүхэд болгон баярлах хэрэгтэй гэдэг. Бид сая наран тул захаар яваад бид нар 20 минут явахад даарж яхад тэр хүүхдүүд өдрийн турш тийм зарим хүүхдүүд их хөдөлмөрч байна. Арт зараад өгч, зарим нь тэрэг түрээд явж байна. За тэгээд өнөөдөр одоо бид нар танад олон хүүхдтэй гэж сонсоод бас өвлийн өвгөн аваад агуулад бэлгэсэлтэй бариад ирлээ. За тэгээд манайх бол одоо маргаашийн хөгжил гэдэг юм хүмүүлгийн ажлаас явж байгаа. Би бол ердөө энд бол зүгээр л туслая гэж дэмжиж ирсэн хувь хүн Монгол улсын иргэн. Тэгээд одоо тэнийг яг хэрэгтэй тэр цаг мөчтөнд л хэрэгтэй зүйлээр нь тусалж чадвал энэ бол хамгийн дэд тус юм уу тийм ээ? За хэрэг баярлж та бүхэн ажил апаа тасчсан ажил хөтөлбөрт өндөр амжилт хүсье. Их баярлалаа. Ашаа ойд нааш хүрдэг. Иш үү. Тэгээд одоо бол яг дүүрэг танаа хорооноос ямархуу айлуудыг ер нь онцлоод байна гэхээр тийм ээ. Ер нь амьдралын төлөө зүтгэе. Бид нар чадна, бид нар бүтээн гэсэн ийм айлуудыг л онцлсон байна. Түүнээс учир удахгүй гэртээ харихтай л ердөө агсан согтуу тавиал ердөө янз бүрийн хүн оргинуулсан хүмүүс бол зөндөө л байна. Тэд нар бол ердөө би одоо хар ухаанаараа бодохдоо амьдралд одоо бууж өчлөө л гэж л ойлгож байгаа шүү дээ. Хизээж бууж өгөхгүй зүтгээд бай гэсэн иймэрхүү тань шиг одоо ийм хэрэглэг зоригтой Монгол ийм эмхтэй хөргөлгөөсөн хүнийг бид нар ингээ бүгдээрээ ингээ сэтгэлийнхаа бэлгийг өгөөд жагмаа гэж. Талбар лөвлийн өгөн аавн сан хүргэн тусаар цас нүсний өрнөөс үлтэй тэнгэрийн доогор үзүүртэй модны дээгүр цанчирган хөлсөөр цасан огт андагуусаар ирлээ. Төрмөнх. За одоо төрмөнх одоо өвлийн өвөн одоо бэлгээ гардуулах гэж байна. За. Одоо хэдэн нас үрж байгаа? Одоо 15. За ер нь танаа гурван банд бол гуруулаа бокс спортоор хичээлж байгаа юм байна шүү тийм ээ. За одоо тэгээд заа телевизийг үзэж байгаа Тэнгэрлэг заяад Монголын ард түмэндээ хэлэхэд бас их спортын аянд яваа энэ гурван хүүхэдтэй тусалж дэмжих хүн байвал бас бид нартай холбогдорой гэж заа телевизтэйгээ тийм ээ. Гадаа дотоодын шин чанартай тэмцээн сургууль энэ хүүхдүүдийг зөв хүн болгож зөв зам руу төлөвшүүлэхэд их спорт бол урлаг спорт хоёр бол салшгүй хүний амьдралтай холбоотой юм аа тийм ээ. За тэгээ миний дүүд бүх юмд чинь амжилт хүсье. Хичээл сурлах чинь, бокс чинь, ээжигээ асарж яваач чинь нэр бүгдэнд нь баяр. За
За. За ихч наашраарай. Нааш өрөө. За, сайн байна уу та? Сайхан уулзч байна уу? За, таны нэр юм блэ? Балан. За, одоо хэдэн настай хэдэн хүүхэдтэй вэ та? Би 2 хамтаа. Хүүгээ алсан. За тэгээд манай одоо маргаашийн хөгжил гэдэг ийм хүмүүлэнгийн үйл ажиллагаанаас одоо танаа дүүрэг хорооноос ярьж байгаа таныг ингэж бид нар зааж өгсөн юм аа. Тэгээд одоо хүүхэд болгон баярлах эрхтэй гэдэг урайн дээр одоо танаа хүүхдүүдэд бид нар өвлийн үгэн аваад дагуулад бас нэг өдрийг ч гэсэн нэг хэсэгэн цаг хугацаа мөчийг ч гэсэн бас сайхан өнгөрүүлээ гэсэндээ таныг ингэ зорж ирж байгаа маа тэгээд. За тэгээд өвлийн үгэн ам маань хүүхдүүдэд одоо бэлгээ тараах ба. Та бүхэн баярлаа. Бүгд баярлаа. Надад амдал миний хараад надад айгүй хатуу хүнд би ээж ах дүүнээ байгаагүй бид гурав амьд явахгүй ах гэж бодож байна. Өнөөдөр би ээж ах дүүнээ хавийн маш чаргалтай амьдарч байна. Тэгтээ миний амьдрал өөрөө гоё айгүй хүнд. Үндэл багын бас санагдаад байна. За. Та бүхэн баярлаа. За зүгээр ихчээ. Бид бүхэн одоо хүнд ямар тус хэрэгтэй байна энийг л мэдрэх гэж өнөөдөр зорж ирсэн. Тийм болохоор бүх юм сайхан гэрэл гэгээтэй болж маргааш нар мандгаараа мандаж амьдрал үргэлжлэлгээрээ үргэлжлэн. Тэгэхээр танаа гэр бүл ч гэсэн наран адил мандаж явахыг хүсэн өрөөж байна. За ингээд хүүхдүүдтэй бэлгээ хараа. За миний төгнөр юм гэдэг үү? Балан багийн батар цуцуг. Оо за. За тэгээд урд нь миний хөө өвлийн үгээ аваад бэлэг авч ирсэн үү? Авч ирсэн. За. За тэгээд тэр авч ирсэн өвлийн үгээ авч чинь дахиад чам дээр их сайн хүүхэд байсан байна. За дараагийн энэ охин нааш ороод ирээ. Чи бол шүлэг үүсч чадсан тийм ээ? За. Нэр юм блэ? Нэр нь гэдэг үү? Номко. Вот да номко. Айл хамаатангийн хүүхэд. За. Тэгвэл их гоё. Хамаагүй өгчөө. Өнөөдөр бол ердөө манай аяны урай маань хүүхэд болгон баярлах хэрэгтэй л гэсэн урай явж байгаа шүү. Тэгээ таны хоёр хүүхдүүд энэ айлын хүүхд хамаагүй. Энд чи хүүхдийн заяа байхгүй. За гоё шүлэг уншиг. Номко шүлэг. Ми хөөс боб талхин дэвтэ өвшин даа шүлэгдэг та өвөл бочгой дайдаг та. За. Ямар гоё юм бэ? За. Болжмор чи яаж дуурдаг вүлээ? Чимчим. Чимчимийг үргэлжлүүлэх гэж дараагийн охин маань гарч ирлээ. За чимчим гэдэг шүлгээс уншчихоо. Харапан. Уншаа. Харапан битээ адэс дөрөв зантай тун хавдаг сэтгэлтэй таатай гүгдтэй он хот эсэмжинсэд угаал би дандаа эддэг гэн учирлаж ээж нь хэлдэг уурлаж чардаг зандаа гэд дөрөв таатай ингээд зөндөө хангаар өгдөг идэвгүй болохоор энэ тод тэрэгэн төлөмжөг төрхөн дөрвөж ирээд тодорхой айтсан. Таад гин. Яа баярлалаа. За өвлийн үг аваа. Хин гэдэг үлээ нэрээ? Эцэгтэй. За том юм бодоод ямар мэрэгчлээ ямар хүн болно гэж боддог вэ? Эмч үү? За тэгвэл манай одоо ангаах ухааны салбарынхан маань харж байгаа юм шүү энэ одоо. Ийм мундаг эмч зогсож шүү энэ. За. За тэгээд одоо бас хүүхдүүдтэй бэлэг өгөөд би бол зүгээр сурвалжлагч хүн биш зүгээр энгийн нэгэн иргэн хүн. Тэгээд танад одоо бас жоохон хоол хүнсний зүйлээр туслая гэж бодоод нэгэн хайрцагтай гурил будаанууд их авчирж ирсэн байгаамаа. За өнөөдөр бид нэр
гэрээсээ гарахдаа хөдөлмөр эрхэлж буй хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлж буй бас гэр орондоо тус нэмэртэй байдаг 50 хүүхдүүдийг сонгож урамшуулж бэлгээр шагнаж байгаа. За одоо тэрний хамгийн одоо бага отго нь одоо өөрийн чинь хүүхд болж байна тэгээд. За сайн байна. За таны хин гэдэг вэ? Нэг төвшөө. За энэ одоо маама маань одоо хэд хоногтой хүүхд? Одоо сар 2 хоногтой байна. За. За тэгээд одоо сар 2 хоногтой хүүхд маань бас ингээ Сантакад өвлийн өвгөн аваасаа бэлгээ авч байна. За тэгээд улс их орондоо хэрэгтэй ухаан тардынхаа өвийг залгамжилсан ухаантай сайн хүн болж ард түмэн ах トゥ амраг саданда нэр хүнд нь тэнгэр тултал цуурайтаж явах болтугай энэ үрдээ. За бүгдээрээ энэ хүүгийнхаа алс ирээдүйн төлөө сайхан алга ташаад он солигдох мөчөд бүгдээрээ хамт байцгаана шүү. Бадар за телевизийг үзээрэй. За баярлалаа. Мөн 2012 оны 12 дугаар сарын 29-нд Монголын хүүхдийн ордны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон эцэг эхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүдийг харшин сүлд модны наадам үзүүлж, амттан эдээ будаагаар дайлж, өвлийн өвгөн аавын гараас хүүхд бүрт бэлэг гардууллаа. Өвлийн өвгөн ааваар Монгол улсын гавьяат жүжигчин жаргал сайхангаа оролцож, хүүхдүүдэд сэтгэлийн дэм урам зориг өглөө. Арга хэмжээнд оролцож байгаа хүүхдүүд миний мөрөөдөл сэдвээр загтал бичиж, гар зураг авчирсан бөгөөд хүүхдүүдийн бүтээлийг фэйсбүүкээр олон нийтэд танилцуулах юм. Энэхүү арга хэмжээнд 6 дүүргийн 100 хүүхэд оролцлоо. Уг арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг тусалцаа үзүүлэн хамтран ажилласан байгууллага хүмүүстэй баярлсан талархснаа илэрхийлэв. Итали улсын iPol улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хүүхдийн ордон, Хүннүү Монгол дарахад буй судлалын тэргүүн Эрдэнэуер, Монресус компани захирал Батхүрүү, Англи улсад магистраар сурч байгаа оюутан Баттуяа, шин сэтгэлгээ залуучуудын клубын гишүүдтэй нэвтрүүлгийнхаа өмнөөс дахин талархснаа илэрхийлэв.